энэ явууны гарцсан дээр бураараа л ингээ юуш тоогүй юм шиг гараа явдаг хүмүүс байх юм. Явууны гарц гэдэг бол таны амь насны 100% баталгаа биш штэ хүмүүсээ. Тэнгүүтэй штэ те. Та явууны гарцсан дээр давуу эрэхтэй чинь үнэ. Гэтэл энэ зам дээр энэ жолоо барьж яваа хүмүүс дунд чинь арх утсан халамцсан хүмүүс яваа. Дээрээс нь уцаа оролдоод яваа хүмүүс байна. Дээрээс нь эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс байна. Зүгээр ингээ машина ингэж явж ийснаа барьж явж агаад тэр доороо ингээ ухаалтчдаг хүмүүс ч хүртэл байна штэ. Тэгтэл таны тэр гарцаар явж ийн үгүй хараагүй ингээд шүргчих мөргчих тийм хүмүүс энэ зам дээр чинь зөндөө яваа байхгүй юу. Тэгээд хэрвээ мөргчлөө гэхэд та бодоод үзтээ тэр жолооч улсад хариуцлага үрээд одоо улсад торгуулаа төлөөд за тэгээд өнгөрөн штэ та эрүүл мэндээр хохирохгүй юу. Ягаад ийм жоохон юмыг бодохгүй ингээл нэг те би давуу эрэхтэй гэсэн шиг ингээл нэг амар ингээ пэдигээл чихвч мэхвч зүүц ингээл явдсан бэ. Одоо ингээ сая ингээ нэг өсвөр насны хүүхд ингээ өнгөрж байгаа хгүй буруу хараал. За яг тэгээд тэгтэл тэр хүүхд ингээл байнгын тийм үйлдэл гаргаж ийн гэдэг чинь хизээ нэгэн цагт тийм аюултай жолоочтой таарлахгүй байхыг үгүйсэхгүй шүү дээ тий. Таарлаж магадгүй байхгүй юу. Тийм болохоор нэг иймэрхүү юм дээр нэг жоохон бодоод өөрийгөө хайрлаад замаар гарахтаа ядч хоёр тал руугаа хараад зогссоод машинууд зогсох юм бол замаар гарна гэдгийг аягүй сайн ойлгооч манайхаа.